Hey, welcome to Hot Tea Fantasy Podcast. За юу байцгаана? NBA-гийн маань 7 дахь 7 хоног маш сайхан болж өнгөрч байна. Дөнгөж сая Los Angeles Lakers болон Minnesota Timberwolves багуудын тоглолтыг үзээд энэхүү подкастынхаа дугаарыг одоо бичиж байна. Тэгээ энэхүү тоглолтод AD 50 оноо авснаар Lakers баг 2000 оноос хойш 50 оноо авсан 4 дахь тоглогч, өөрийн карьерийн мөн 4 дахь 50 оноо авсан ийм тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд хамгийн гайхалтай үзүүлэлт нь нэг ч удаа 3 шидээгүй 50 оноо авсан гэдэг. Үнэхээр онцгой ийм нэгэн үдэш байла. Тэгээ энэ мэтчлэн маш олон гоё тоглолтууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд болж өнгөрлөө. Lakers баг лигийг итгэл төгс тэргүүлсэн хэвээрээ араас нь Milwaukee Bucks явж байгаа ийм одоо standings-тэй улирал явж байна. Тэгээ мэдээж NBA эхлээд 7 хоног өнгөрчлөө. Одоо цаашаага явах сайн багууд нь сайн тоглож, хөөсөрж исэн багууд нь унсан яг жам ясцаараа явж байгаа ийм одоо зүй тогтлоос мөн харагдаж байна. Тэгээ мөн удахгүй солилцооны цанх нэгдэж сонирхолтой үйл явдал удахгүй өрнөх гэж байгаа. Учираас дараагийн 7 хоног үнэхээр сонирхолтой байна гэж бодож байна. За өнөөдрийн дугаараас нэлээд олон зүйл ярих гэж төлөвлөсөн байгаа учраас олон юм нуршилгүй шууд дугаарлага орё. За эхлээд нэг баяртай сайхан мэдээ дуулгая гэж бодож байна. Тэгээд саяхан Portland-тэй гэрээ байгуулж ажилтаа болсон Carmelo Anthony төд удалгүй энэ удирдлагын гэрээн баталгаатай болсон байгаа. Тэгэхээр Melo шууд Portland-тэй зогцоод ингэж гоё байгаа учраас энэ бол тийм ойлгомжтой мэдээ гэж бодож байна. Тэгээд энэ үйлдэл Melo-го үйдсэн харах нэ. За тэгээд Melo-гийн гэрээнээс гадна мөн Portland-д нэг зүйл болсон. За өмнөх тоглолтын дээр Rodney Hood Achilles ширмсөө тасалсан гэдэг ийм амар хүнд мэдээ авлаа. Тэгээ Hood-ийн хувьд Melo гэрснээс хойш маш сайн тоглож олон ч фэнтези лигүүдэд тус өргөжсэн бол ингээд одоо түүний үйлрэл магадгүй карьер нь ч эрсдэлтэй болсон байж магадгүй ийм хүнд хэцүү мэдээ дууллаа. За тэгээ мэдээж нэг нь гэмтсэн бол нөгөөд нь боломж олдох хэвээр. Hood-ийн гэмтлээс хэн хамгийн их боломж олдох вэ гэхээр мэдээж Kent Bazemore байгаа. SF-д тоглодог хоёлаа. Тэгэхээр Kent Bazemore-ийн хувьд шууд гараанд гараад тоглоно гэсэн үг. Тэгэхээр Bazemore-ийн хувьд 30-аас дээш минутыг ер нь заавал өнгөрөхөр болчлоо гэж харагдаж байна. Одоо байгаа ер нь хамгийн сайн SF нь бол Kent Bazemore хамгаалалт давталгаа. Тэгэхээр фэнтези лигүүдэд Kent Bazemore-ыг бол авахд ер нь буруудахгүй сайн сонголт болно. Оноо 3 шидэл, steal, block гэх мэт үзүүлэлтүүдийг ер нь сайн үзүүлнэ гэж харж байна. Тэгэхээр бас түүнийг бас фэнтези лигүүдтэй аваарай гэж зөвлөх байна. Гэхдээ дараа 7 хоног буюу 8 дугаар 7 хоногт Portland-ийн хувьд 2хан тоглолттой болохоор бас нэг жоохон сул тал болж магадгүй. Тэгвэл тэрнээс цаашаа бол доктортой үзүүлэлтүүдийг нь үзүүлчих байх гэж харж байна. За тэгээд хамгийн минутын хэсэг тоглогч бол мэдээж Bazemore. Харин тэрний араас Nasir Little болон Mario Hezonja-аас бүгэн боломж гарч ирж байгаа. Бас тэр 2 минутнаас жоохон өснө гэж харж байна. Ялангуяа Mario Hezonja-гийн минут бол илүү өсөх байх гэж харж байна. Тэгэхээр тэр хоёрыг илүү deep лигүүдэд авал илүү тохиомжтой шүү гэж зөвлөх байна. За тэгээд хоёр дахь бас нэг том мэдээ байгаа нь New York Knicks багийн дасгалжуулагч David Fizdale ажлаасаа халагдсан байгаа. Тэгээд энэ жил ер нь New York-ийн хувьд үнэхээр хэцүү жил өрнөж байна. Анх 2 Super Bowl авна гэсэн ийм одоо амбицтай чөлөөт агентийн зах зээл рүү орсон бол дундаж хэмжээний 4 PF авч фэнүүдэд маш их гонсоолгож үлдсэн байгаа. Тэгэхээр 4 хүнийг авчирсан нь бол David Fizdale биш, одоо багийн ерөнхийлөгчтэй Steve Mills гэж маш олон хүн ярьж байсан. Тэгэхээр David Fizdale энэ багт өөрийнхөө байр суурийг тэгж олж чадаагүй байсан байна. Steve Mills болон түүний багийнхаа түүнд бас сайн итгэж чадаагүй байсан байна гэдгийг бас харуулж байгаа нэг илрэл байх гэж харж байна. Тэгээд мэдээж ойлгомжтой New York-ийн хувьд маш муу амжилтыг одоогоор үзүүлж байгаа. Үнэхээр хэцүү ийм байдалтай байна. Тэгээд David Fizdale-ийг ер нь халах нь цаг хугацааны асуудал байсан л да. Гэхдээ жоохон ер нь нэлээд удаан бас хартсан гэж одоо бодогдоод байгаа. Яг хөө David Fizdale бол өөрөө сайн дасгалжуулагч. Гэхдээ New York-ийн одоо ийм багийг бол амжилт үзүүлэхэд ер нь хэцүү шттэ. Түүний буруу бол нэг тийм их бол байхгүй гэж одоо харж байгаа. Нэг юм байна. Мэдээж фэнтезид бол David Fizdale-ийг халагдсанаар
бас нэлээд олон хүн баярлсан байх гэж одоо харж байна. Тэрний нэг нь бол би л дээ. Яагаад вэ гэхээр Дэвид Физдэл Нью-Йоркод ажиллаж явах хугацаанд ерөөсөө юм тогтвортой юм ротейшнуд ерөөсөө байж чадаагүй. Дандаа ингэж хүмүүсээс сэлгэж нэг орой 30 минут тоглосон бол дараагийн орой 12 минут тоглох жишээний ийм одоо тогтворгүй ер нь дандаа байгаадсан. Тэр нь олон фэнтези эзэд авсан одоо Мичел Робинсон дээр хамгийн их ер нь гарч исэн. Яг нь Мичел Робинсны хувьд бол маш их алдаа гаргадаг тамирчинч гэсэн. Энэ үйлдэл алдаагүй үдэнцс нэлээд суулгаад Таж Гибсон, Бобби Портес гэх мэт эдгээр тамирчдад бас нэлээд их боломж олгоод байгаа юм шиг санагдчихсан. Би өөрөө Мичел Робинсонтай уулзраас амар хэцүү байсан л та. Тэгэхээр одоо шинэ дасгалжуулагчтай болж байна. Тэгэхээр шинэ дасгалжуулагч одоо удирлаа хаяад илүү одоо залуучуудаа хөгжүүлэх ёстой байх гэж зүгээр хувьдаа бодож байгаа. Тэгэхээр Мичел Робинсон, Фрэнк Нилкина, Кевин Нокс, RJ Barrett гэх мэт эдгээр залуучуудаа маш их минутыг олох байх гэж зүгээр харж байна. Тэгэхээр эдгээр тамирчидтай багууд бол нэлээд баярлсан байх гэж бодож байна. За тэгээд шинэ одоо түүний орыг авж байгаа дасгалжуулагч нь бол одоо түүний туслах байсан Майк Миллер гэдэг хүн байгаа юм байлээ. Гэхдээ бидний мэдэх Майк Миллер биш. Өөр дасгалжуулагч одоо багийг бол энэ үйлдэлд авч явахаар ингэж тогтсон юм байна лээ. Тэгэхээр түүний хувьд одоо Мичел Робинсныг удаан хугацаанд тоглуулж фэнтезид авсан итгэлийг маань буцааж авчраасаа гэж хүсэж байна. За тэгээд дахиад бас мөн нэг сонирхолтой мэдээ гарсан. Cleveland Cavaliers баг Kevin Love-ыг солилцооны самбарт байршуулсан гэдэг ийм мэдээ Адриан Вожнаровский мэдээлсэн байгаа. Тэгэхээр Love-ийн хувьд ер нь явах нь ер нь цаг хугацааны асуудал байсан энэ үйлдэл. Харин ер нь удахгүй баг оноос өмнө түүнийг явуулчих магадгүй ийм одоо нөхцөл байдал үүсэж байна. Тэгээд Love-ыг одоо хамгийн ихээр сонирхож байгаа багууд нь гэх юм бол Denver, Blazers, Celtics гэсэн 3 баг байгаа юм байна лээ. Тэгэхээр Denver-с бусад нөгөө хоёр нь бол Kevin Love-ийн хэрэгцээ маш их байгаа ийм багууд гэж харж байна. Тэгэхээр Love ер нь удахгүй солигдчих байхаа гэж хувьдаа бодож байгаа болохоор фэнтези дээр хэрвээ Love солигдчих юм бол Larry Nance Jr-т маш их боломж гарч ирнэ. Түүний фэнтези одоо value нь маш ихээр өснө гэж олон аналистууд ер нь харж байгаа юм байна лээ. Тэгэхээр мэдээж Lance-ийн минут өснө, мөн Tristan Thompson минут ч юм өсч магадгүй. Тэгэхээр хэрвээ танаа лиг чинь Larry Nance Jr хог дээр чинь байх юм бол одоо шууд авчихад маш зөв сонголт болно шүү. Kevin Love ер нь бол солигдно гэж зөвлөх байна. За дараагийн нэг мэдээ нь байгаа нь Orlando Magic багийн дасгалжуулагч Steve Clifford саяхан нэг ярилцлаганда Markel Fultz-ыг одоо минутын хязгаарлалтаа тоглуулахын одооноос болиулна гэсэн юм ярилцлага өгсөн байгаа. Тэгэхээр Markel Fultz-тэй одоо багууд бол түүнийг одоо маш олон минут харж фэнтези дээр улам гялцахыг нь харах юм байна. Тэгээд мэдээж мөн гарааны эрхээ Fultz-д өгсөн болохоор Markel Fultz бол одоо заавал авах тамирчин шүү. Хэрвээ танай лиг дээр чинь сул байвал гэж хэлэх байна. Тэгээд энэ ярилцлагынхаа дундор мөн манай багаас одоо минутын хязгаарлалтай тамирчид байхгүй зөвхөн Mo Bamba-г статусул гэсэн юм одоо ярилцаа өгсөн ба. Тэгэхээр Mo Bamba минутын хязгаарлалт байгаа юм. Тэгэхээр Mo Bamba минутын хязгаарлалтай байгаа учраас түүнийг бас фэнтези давал бас тийм чих ашигтай байж чадахгүй юм байна гэж одоо түүний ярианаас одоо харж болж байна. За мөн нэг гэмтэл бэртлийн мэдээ байгаа нь Kyrie Irving мөрний асуудлаас болоод маш олон тоглолт өнчлөө. Өмнө дандаа өдрөөс өдөрт гэсэн онцтой байсан бол түүний одоо мөрн нэлийн ноцтой болж таарж ах шиг байна. Тэгээд энэ 7 хоногийн ихэнд гарсан мэдээлэлээр түүнийг одоо 12 сарын дунд хүртэл тоглохгүй гэсэн юм одоо мэдээ гарсан байгаа. Тэгэхээр хэрвээ бэртэл нь идгэж арай амжихгүй живэл баг Christmas ч хүргэж магадгүй ийм байгаад байгаа. Тэгэхээр Irving-тэй менежүүд бол жоохон хэцүү 7-7 хоногуудыг өнгөрүүлж байна. За дараагийн нэг гэмтэл бэртлийн мэдээ байгаа нь Otto Porter Jr зүүн хөлний одоо тэр хөхрөл гээд онцтойгоор үлрэлийн эхнээс баг сайн тоглож чадсангүй. Тэгээд ерөөсөө одоо гэмтэл бэртлийн мэдээ гарахгүй дандаа day to day буюу одоо өдрөөс өдөрт гэсэн онцтой мөн дандаа байгаадсан. Тэгж жагаад энэ 7 хоногийн ихэнд бас мөн түүнийг 12 дугаар сарын сүүл хүртэл мөн тоглохгүй гэсэн ийм одоо мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр Otto Porter-тэй хүмүүс ер нь түүнийг хасж яхад буруудахгүй юм байна. Otto Porter ер нь энэ жил маш муу байгаа. Гэмтлээс шалтгааллахгүй ч гэсэн. Тэгэхээр түүний хувьд бол нэг тийм фэнтези дээр ашигтай байж чадахгүй юм байна энэ жилийн хувьд гэж хэлэх байна. За дараагийн нэг бас маш олон хүний асууж байгаа нэг хүний мэдээ байгаа нь Marvin Bagley эцэст нь эрхийн урууны гэмтлээсээ иргэн ирж
эх 7 хоногийн буюу 8 дугаар 7 хоногийн 3 дахь өдрийн тоглолтод эргэж ирнэ гэсэн ийм одоо мэдээллийг дөнгөж сая авлаа. Тэгэхээр маргаашийн тоглолтын дээр бол ирэхгүй юм байна. Харин 3 дахь буюу Монголын цагаар 4 дахь өдрийн өглөө Марвин Багли анхныхаа тоглолтыг хийхнэ мэртлээсээ эргэж ирээд. Тэгэхээр Марвин Баглийг хүлээж ирсэн менежерүүд маш баяртай мэдээ байна. Хэрвээ Марвин Багли танаа лиг дээр чинь хогон дээр байх юм бол заавал авъя шүү гэж хэлэх байна. За тэгээд лигийн эргэн тойрон нэг иймэрдүү бас мэдээлэл байла. Тэгээ аль болох одоо олон хүний асууж байгаа фэнтези дээр хэрэг болж магадгүй гэсэн ийм мэдээллүүдийг төвж эхний хэсгээрээ хүргэдэг байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд нэг иймэрдүү байла. Дараа 7 хоногийнхоо фэнтези прогнозыг хийхээр 2 дугаар хэсэг рүүгээ орё. За NBA-гийн 8 дугаар 7 хоног одоо хаяанд ирчээд байна. Тэгээд 8 дугаар 7 хоногийн хувьд багууд хэдэн тоглолт хийх хуваарийг танилцуулъя гэж бодож байна. За дараа 7 хоногийн хувьд бол 4 тоглолттой, 3 тоглолттой, 2 тоглолттой гэсэн ийм хуваартай байгаа юм байна багууд. Тэгээд 4 тоглолттой буюу хамгийн их тоглолттой багууд нь хамгийн их байна. Эдгээрийг танилцуулах юм бол Атланта, Шарлотт, Чикаго, Кливленд, Денвер, Warriors, Houston, Indiana, Clippers, Memphis, Milwaukee, Pelicans, New York, Orlando, Philadelphia, Sacramento гэсэн 16 баг байгаа юм байна. Тэгэхээр лигийн талаас их баг нь хамгийн олон тоглолт буюу 4 тоглолттой гэж харагдаж байна. За 3 тоглолттой багууд нь бол Boston, Brooklyn, Detroit, Lakers, Miami, Minnesota, OKC, Phoenix, Toronto, Utah гэсэн ийм 10 баг байгаа юм байна. Харин хамгийн цөөн тоглолттой буюу 2 тоглолттой Dallas, Portland, Spurs, Washington гэсэн ийм 4 баг байгаа юм байна. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд Luka Doncicтэй, Damian Lillardтэй, Bradley Bealтэй, DeMar DeRozanтэй багууд бол нэлээд хүндхэн 7 хоног болж өнгөрөх шинжтэй байна. За тэгээ мэдээж дараа 7 хоногийн хувьд хэд өдөр хэдэн тоглолттой гэдэг хоёрыг өмнө танилцуулдаг байгаа. Нэгд өдөр 9 тоглолттой, 2 дахь өдөр 4 тоглолттой, 3 дахь өдөр 11 тоглолттой, 4 дахь өдөр 4 тоглолттой, 5 дахь өдөр 9 тоглолттой, хагасаа өдөр 8 тоглолттой, бүтэнсээ өдөр 6 тоглолттой гэсэн ийм хуваартай байгаа юм байна. Тэгээд энэ 7 хоногийн бас гойгоо тоглолт байгаа нь Kawhi Toronto Raptors-тай уцаж очиж байгаа ийм тоглолт байгаа юм байна. Мөн Horford Boston-д очиж байгаа ийм тоглолтууд бас байгаа юм байна. Сонирхолтой тоглолтууд. За мэдээж фэнтези менежерүүдэд бол хамгийн чухал нь quality days буюу одоо чанартай өдрийн тоо байдаг байгаа. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд одоо чанаргүй тоглолттой 2хан өдөр байгаа юм байна. Нэгд өдөр болон 3 дахь өдөр 9-11 тоглолттой байгаа юм байна. Тэгэхээр эдгээр өдрүүдийнхээ хуваарийг урьдчилж хараад хэрвээ тоглогч нь сэлгээнд суугаар илүү гарч ивэл солилцоо игээд quality days-тэй өдрийн тоглолчоор солиул илүү одоо давуу сайн болно шүү гэж зөвлөх байна. За тэгээ мэдээж уламжлалт ясаараа дараа 7 хоногт сайн тоглож магадгүй фэнтези лигүүдэд сайн үзүүлэлт авчирч магадгүй 5 тоглогчийг танилцуулдаг байгаа. Тэгээд хамгийн ихний тоглогчоосоо танилцуулаад эхлэе гэж бодож байна. За нэгт бол би Cleveland Cavaliers багийн довтлогч Cedi Osman-ыг онцолсон байгаа. Яагаад түүнийг онцолсон бэ гэхээр түүний хувьд бол өдрөл эхлээд ер нь тийм сайн байж чадаагүй. Тэгээ олон хүмүүс болон шүүмжлэгч нар түүнийг NBA-д тохирохгүй тоглогч юм байна гэдэг олон шүүмжлэлийг ер нь сонссон. Тэгээд түүний хувьд бол сүүлийн тоглолтонд ер нь нэлээд сайн байгаа л да. Сүүлийн 5 тоглолтын статистикийг танилцуулах юм бол 31.5 минутыг талбайд өнгөрүүлж байгаа. 14.6 оног, 14.6 оноо, 2.6 самбар, 2 ассист, 1.6 стил, 0.6 блок гэсэн ийм дажгүй үзүүлэлтүүдийг үзүүлсэн байгаа. Тэгээд мэдээж түүний хувьд бол стил нэлээд сайн хийсэн байгаа. Мэдээж түүний хувьд оноо, стил маш сайтай байсан байгаа. Тэгэхээр энэхүү үзүүлэлтүүд ер нь цаашаа хадгалаад явах магадлал маш өндөрөө гэж хувьдаа харж байгаа. Тэгээд мөн нэгдүгээр хэсэгтээ хэлсэнчлэн Kevin Love удахгүй солилцоонд орох юм бол Cedi Osman-ы одоо довтлох тоон илүү өсөх учраас түүнийг бас фэнтезитэй авчих юм бол ер нь их зөв сонголт болно шүү гэж хувьдаа зөвлөх байна. Тэгээд Cavs-ийн хувьд мэдээж дараа 7 хоног 4 тоглолттой буюу хамгийн их тоглолттой учраас. За хоёрт болохоор Houston Rockets багийн хамгаалагч Ben McLemore-ыг онцолсон байгаа. Тэгээ түүний хувьд болохоор сүүлийн эдэн тоглолтонд ер нь маш сайн тоглож байгаа. Ялангуяа одоо Eric Gordon гэмтснээс хойш түүнд их боломж гарч ирж түүнийгээс сайн ашиглаж байгаа
гэхэд хэлж болно. Тэгээд сүүлийн 4 тоглолтын статистикийг танилцуулах юм бол 22.5 оноо, 4.5 самбар, 5.53 шидэлтийг сүүлийн 4 тоглолтонд хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ нь одоо Эрик Гордон эртэл Бен Маклеморийн үзүүлэлт ер нь тогтвортой юм байна байх. Тэгээд сүүлийн үед тэр одоо шидэлтийн оновч нь маш сайн байгаад байгаа. Тэгээд шидэлтийн барьчаад байгаа. Тэгэхээр одоог Бен Маклеморийг авах юм бол хамгийн зөв цаг үе гэж хувьдаа харж байгаа. Тэгээд оноо 3 шидэлт хэрэгтэй багууд бол Бен Маклеморигаас авахд буруудахгүй юм сонголт болно. Гэхдээ жоохон дип лигүүдэд авал илүү зүгээр 14 хүнтэй ч юм уу 14 ба түүнээс дээш хүнтэй лигд бол Бен Маклемор илүү зүгээр сонголт болно гэж бодож байна. За 3-т бол Memphis Grizzlies багийн хамгаалагч D'Anthony Melton онцлсан байгаа. Тэгээд түүнийг яагаад онцлсан бэ гэхээр Ja Morant-ыг гэмтэлд алдаад өнгөрсөн 7 хоногт би подкастаараа Tyus Jones хамгийн одоо ашигтай волейн өсөж байгаа тамирчин гэж онцолж ирсэн бол Tyus Jones биш D'Anthony Melton арай илүү минут олдож байгаа. Дээрээс нь ч талбай дээр байхдаа маш үр дүнтэй сайн байж байгаа. Tyus Jones-ыг бодох юм бол хамгаалтанд маш сайн тоглож байгаа учраас дасалжуулагчсан түүнийг одоо гаргаж байгаа байх. Сүүлийн 4 тоглолтонд үзүүлсэн статыг харах юм бол 9.8 оноо, 6 самбар, 5.5 ассист, 1.8 стил гэсэн маш сайн фэнтези тогтмол үзүүлэлтүүдийг үзүүлсэн байгаа. Тэгэхээр Ja Morant-ыг одоо эзгүй байх хооронд Tyus Jones-с илүү D'Anthony Melton авах юм бол фэнтези дээр хамаг ашигтай байхаар харагдаж байна. За тэгээд 4-р байранд болохоор Brooklyn Nets багийн хамгаалагч Garrett Temple-ыг онцлсан байгаа. Тэгээд Kyrie Irving-ийг гэмтэл алдсанаас хойш Temple-д маш их минутын ирэх ноогдож байгаа. Түүнийг эдсэн маш сайн ашиглаж тоглож байгаа гэхэд хэлж болно. Тэгээд хэрвээ одоо Garrett Temple одоо гол давуу тал нь бол маш сайн шидэлттэй тамирчин байгаа. Тэгэхээр одоо оноо 3 шидэлт дээрээс нь бас rebound assist-ийг бас мууг өгчдөг болохоор маш тийм нөгөө олон талд үзүүлэлтүүдийг үзүүлэх магадaltaй учраас тэгээд ер нь сүүлийн үед маш сайн тоглож байгаа. Тэгэхээр Garrett Temple-ийг авахд ер нь бол буруудахгүй сонголт болно. Гэхдээ яг 14-өөс дээш лигтэй багуудад илүү тохиромжтой гэж хувьдаа зөвлөх байна. За тэгээд хамгийн сүүлийн буюу 5 дугаар байранд Atlanta Hawks багийн товтлогч Cam Reddish-ийг онцлсан байгаа. Түүнийг одоо яхаа эзэмшдийн 11% эзэмшиж байгаа юм байна. Тэгээд мэдээж Cam Reddish бол лигт орж ирэхээ өмнө коллежд байхдаа маш сайн шидэлттэй оноо төвдөг тамирчин байсан. Тэгээд лигт орж ирээд рүүки улирлынхаа одоо ханыг мөргөөд гэх юм уу. Шидэлтийн өвн ер нь их муу байгаа. Тэгээд тэр нь тим сайн тоглож чадахгүй байгаадсан. Тэгээд Мануны хувьд бас нэг жоохон бэртэл аваад саяхан ер нь эргэж ирсэн байгаа. Тэгээд эргэж ирснээс хойш ер нь нэлээд гайгүй сайн тоглож байгаа. Дээрээс нь DeAndre Hunter болон Allen Crabbe хоёр богино хугацааны бас гэмтэлтэй байгаа. Тэгэхээр Cam Reddish нэлээд олон минут олдож байгаа. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьдсан Atlanta Hawks багийн хувьд 4 тоглолттой Cam Reddish нэлээд олон минут тоглох байх. Тэгээд тэрийг бас нэлээд сайн ашиглах байх гэж хувьдаа харж байна. Түүнийг авснаар хамгийн гол авах үзүүлэлтүүд бол 3 шидэлт, стил болон торгуулийн шидэлтийн хувь байгаа. Тэг мөн оноо байгаа. Тэгэхээр эдгээр стат хэрэгтэй хүмүүс байх юм бол Cam Reddish-ийг авахд энэ буруудахгүй сонголт болно. 8 дугаар 7 хоногийн хувьд. Гэтэ яг хуу илүү одоо 14-өөс дээш лигтэй хүмүүс илүү тохиромжтой тоглогч гэж хувьдаа харж байгаа. За тэгээд дараа 7 хоногийн хувьд нэг иймэр дүү байла. Тэгээ миний одоо 7 хоног болгон танилцуулдаг энэ 5 тоглогч дараа 7 хоногтаа сайн ч байж магадгүй, муу ч байж магадгүй. Тэгэхээр мэдээж авах гэхийн ухаанаар хандаарай. Эднээс сайн тоглож ирвэ вебер дээр ч байх юм бол мэдээж заавал эднийг авах шаардлагагүй. Тэдгээр тоглогчдыг авсан хамаагүй дээр ойлгомжтой. Зүгээр би эдгээр 5 тоглолтыг гаргахдаа хамгийн их тоглолт хийх. Тэгээд тоглолтын хуваар болон талбайд гарч байгаа үр дүн гих зэргээс нь шалтгаалж эдгээр 5 тоглолтыг сонгож байгаа учраас эдгээр 5 тоглолт муу тоглосон байж магадгүй. Тийм болохоор ямар стат хэрэгтэй байна? Тэдгээр статыг чинь хамгийн үзүүлж магадгүй хүмүүс вебер дээр чинь хэн байна? Тэднийг сайн судалж ээж веберээс авал илүү одоо зүгээр өгдөг. За тэгээд өнөөдрийн дугаар нэг иймэрдүү болж өнгөрлөө. Тэгээ мэдээж миний пэйж Hot Tea Fantasy пэйж дээр байна, лайк дараарай.
Тэгээд YouTube болон Apple Podcast, Google Podcast гэдэг подкаст сонсох бүх одоо газар маань бас subscribe-аар дэмжээрэй. Тэгээд энэ 7 хоногт бас нэг Carmelo Anthony-гийн нэг маш сонирхолтой ярилцлагыг орчуулж бас YouTube хуудсандаа тавьсан байгаа. Тэгээд тэрийг бас орж үзээрэй. Хэрэг үзээгүй бол маш гоё ярилцлага болсон шүү гэж хэлэх байна. За тэгээд дараа 7 хоногийнхоо подкастынхаа дугаараар уулзтлаа баяртай.